Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаар цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дислэгч Мигмарт оролцож байна. Өнөөдрийн дээгүүргийн бид өнөөдөр залхах төрлийн гэмтэргийн талаар ярилцах байгаа. Залхах төрлийн гэмтэргийн статистик үзүүлэлт сүүлийн жилүүдийн харьцуулахад ямар агаар талаар яриа хэлэх вэ да? За тийм. Урангаа аймгийн харууны сүм болон тойргийн сүмдийн хэмжээнд өмчлөг хэрхийн эсрэг гэмтрэг ихээр нэмэгдэж байгаа. За тэр дундаа эрэг үеийн цохингийн 11-ийн 3 дугаар зүйл заасны дагуу залхах төрлийн гэмтрэг маань 41 бүртгэгдсэн байна. Энэ нь болохоор урд оныхоос 56%-аар өссөн зүйлтэй байна. Залхах төрлийн гэмтрэг ер нь ихэвчлэн ямар хэлбэрээр үлдэгдэж байгаа юм? Залхах төрлийн гэмтрэг маань сүүлийн үед бол цахим хэлбэрээр илүү их хэмжээгээр өртөж хохирж байгаа хэрэгтэй маань. За цахим хэлбэр нь маань болохоор Telegram, Facebook, Instagram тийм ээ. За Facebook-оор жишээлбэл бараа бүтээгдэхүүн авах, онлайн дэлгүүрээс худалдаа явах, Telegram-аар бол даалгавраа биелүүлэх, мөнгөнд дүнгийн өсгөх, за суглаа гэх мэтлэн хэлбэрүүдээр нь хөвчлээ үлдээж байгаа. Харууны сум болон тойргийн сумын хэмжээнд одоо хамгийн их дүнтэй хохирсон залхах төрлийн ямар гэмтэр байгаа вэ? Харууны сумын хэмжээнд бол тэтгэврийн насны хүн бүртгэгдсэн байгаа хамгийн их мөнгөнд дүнтэй одоогийн байдлаар. Энэ хүн маань болохоор романс залхилан гэдэг зүйл төрхөдөө хүртсэн гэж үзэж байгаа. Энэ болохоор гадаадын ихийг сахиулах ажиллагаанд тэр залхилагч маань ихийг сахиулах ажиллагаанд ажиллаж байгаа. Би хэмжээний мөнгө авна. Одоо ингээд тэтгэврт гарна. Би одоо Монголд очиод ямар ч хүн надад байхгүй гэх мэтлэн худал мэдээлэл хийж тухайн хүний итгэлийг олж авч одоо цалингийн зээл авахулаад 37-оос 39 сая төгрөгийн цалингийн зээл авахулаад тэрийг нь хуурч мэхлээд залсан тийм гэмтрэг бүртгэгдсэн байна. Залхах төрлийн гэмтрэг төр нь ихэвчлэн ямар хүмүүс холбогдож байна? Залхах төрлийн гэмтрэгт сүүлийн үед бол ажилгүй иргэд малчид зарим тохиолдолд төрийн албаагч хувийн хвшлийн иргэд бол хвшлэн бүртгэж байгаа. Тэр дундаа ажилгүй иргэд маань амар хялбараар мөнгө олъё гэсэн бодолтойгоор хвшлэн залхах гэмтрэгт бүртгэж байгаа. Насны хувьд ер нь хэдээс хэдэн насны хүмүүс аав? За сошиал орчинд идэвхтэй байдаг гар утсыг хэрэглэж мэддэг сүүлийн үед бол 20-оос 40 орчим насны бүх хүмүүс ер нь хүртэж хохирж байгаа. Залхах гэмтрэг нь ер нь бол насны хязгаар гэж байхгүй. Бага насны хүүхдүүд зэтлүүлэх боломжтой болчиход байгаа. Яг тэгвэл утасны хэрэглээ шинээр байгаа учраас цахим хэлбэрээр хөвшин өгүүлдэгч байгаа учраас. Иргэд нөгөө амар хэлбэрээр мөнгө олох зорилгоор залхиулж ин гэж байна шүү дээ. Тэрнээс гадна одоо онлайн шопоос бараа худалдаа авах, одоо нөгөө өвлийн үйлрэл болж байгаа холбогдолд үүс тижээл эдэж авах гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар залхиулсан тохиолдлууд ер нь гарч байгаа юу? Сүүлийн үед бол тухайн төрлийн онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн залхиулсан гэх гэмтрэг маань маш өндөр бүртгэж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр залхилагч этгээд маань танд юу хэрэгтэй байна вэ гэж залхилах биш, зөвхөн таны хүсэж байгаа бүтээгдэхүүнийг өгдөг болсон гэсэн. За жишээлбэл нэг хүн онлайн дэлгүүрээс тийм ээ 100 юм уу тоогоо гэрэл цахилгаан тоогоо ч юм уу тийм авахаар зарийнхын тухайн онлайн шоп хөтөлбөрийн доод утасны дугаараа үлдээгээд би энэ тухайн зүйлийг авъя гэж үлдээхэд маргааш өглөө нь өөр дугаараас сайн байна уу? Тэр онлайн шопоос холбогдож байна. Та тийм тоогоо захиалсан уу? Захиалсан бол та урьдчилан мөнгөний нас руу хийж өгнө үү гэж хүний итгэлийг олдог болсон гэсэн. Тэгэхээр тухайн иргэнд юу хэрэгтэй байгаа зөвхөн тэрийг нь залдаг болсон гэсэн. За өвлийн үйлрэл ихээр одоо өвлийн үйлрэл одоо ер нь бол болж байгаатай холбогдуулан өвс тижээл мал одоо өхөр адуу хань мал одоо хэрэгтэй байгаа иргэдийг хямд үнээр бөөнд заах гэх мэтлэн болж залхах гэмтрэг бол зүүн тоогоор бүртгэж эхэлж байгаа. Цахимаар үлдээж байгаа залхах гэмтрэгүүд ер нь илэрдэг үү? За цахимаар үлдээж байгаа гэмтрэг маань ер нь бол илрэх боломжтой. За иргэд маань залхиулсан гэдгийг мэдэхгүй тодорхой хугацаа өнгөрөөчдөг. За 14-өөс сар тийм ээ. Залхиулсан гэдгийг мэдэхгүй удаан хугацаанд явсныхаа дараа энэ нэр миний бараа бүтээгдэхүүн яваа ягаа ирэхгүй байна гэж мэдээд хугацаа алдсны дараа залхиулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагт хэлж өөрчлөлт хөндлөлт гаргадаг байна. За тэр залхах гэмтрэгийг урдан шуурхай барихын тулд иргэн яг залхиулснаа
мэдсэн тохиолдолд хурдан шугам цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн өөрийнх нь одоо шилжүүлсэн мөнгөнд дүнг тасыг барих боломжтой байдаг. Хугацаа алдснаар тухайн иргэн маань одоо мөнгө авах боломж нь маш ихээр багасч идэг. За жишээлбэл тухайн тас руу орлоо гэхэд тухайн данснаас мөнгө нь 10 хүний данс руу орно. Тэгээ нөгөө 10 хүн маань дахиад 10 хүн рүү шилжүүлэх гэх мэтлэн дансны барих боломжгүй болтол нь ингээд мөнгөний цадалж гэж олон хүнд рүү ингэж шилжүүлдэг байгаа. За тэгэхээр тухайн мөнгөний шилжүүлж байгаа иргэд маань өөрсдөө ажил хийж юм гэж боддог. За жишээлбэл Telegram дээр захим тийм ээ захим ажил байна. За тухайн мөнгөний дүнгийн 10% нь авдаг гэд хүмүүс хөвчлэн сүүлийн үед бүртгэдэг. Энэ маань болохоор Telegram-аар одоо тэр заллиг шитгэдийн группт нэгдэж ороод за таны дансан дүнүүдээр сая төгрөг орно. За үнээс та 10% ав. Үлдсэн мөнгөний шилжүүлээд миний хэлсэн 10 данс руу шилжүүлэх хэмжлэн залилдаг байгаа. За мөн эрэг үеийн тусгай ингээд шинэ өөрчлөлт орсон маань болохоор бусдад дансаа ашиглуулсан одоо нэг залилгийн шинжтэй мөнгө төрийг бусдад шилжүүлсэн бол хуулийн шинээр зохицуулалт орж ирээд энэ бас эрэг хариуцлага хүлээдэг шинэ хуулийн зохицуулалт орж ирсэн байгаа. За залилах гэмт хэрэгээс ер нь хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? За залилах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх иргэд маань болохоор альва зүйлд юм байна. Ятгах тусам нятлах хэрэгтэй. За тухайн одоо адуу мал зарыг гэж байгаа эсвэл онлайн дэлгүүрийн яг утас дасны дугаар нь мөн эсгийг сайн нягтлах шалгах шаардлагатай байна. За мөн дээрээс нь цагдаагийн ерхий газраас 102 гээд аппликейшн шинээр нэвтрүүлсэн байна. За тэр 102 аппликейшн маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн таны бодож ихэл онлайн дэлгүүрээс олгож байна. Урьдчилан мөнгө шилжүүлэх гэдэг даасаа өгөнгүүд тухайн дансын 102 аппликейшн дээр хийж үзээд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн даас мөн үү биш үү гэдгийг шалгаж үздэг. Тийм аппликейшн шинээр нэвтэрсэн байна. Тэгэхээр одоо иргэд маань хүртэл одоо мөр зөвчөөс тодорхойгүй одоо тэр 102 аппликейшнлөө нэвтэрч ороод тухайн одоо бараа бүтээгдэхүүн заргаж байгаа иргэн маань үнэн бодиттой бараа бүтээгдэхүүн заргаж байгаа нь залилж итгээд байна уу гэдгийг мэдэх боломжтой болж байгаа гэсэн. Бидний өнөөдрийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж оролцсон танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Иргэн та бүхэн хууль эрхцэн мэдлэгийг дэвшлүүлж гэмт хэрэг зөрчил холбогдохоос сэргийлээрэй.